1924 оны 11-р сарын 26-нд Монгол улс нь ангидгаар үндсэн хуулийн баталснаар тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа баталгаажуулж дэлхийд ихэнх хүлээн зөвшөөрөгдөх үндсийг тавьж байсан төвхтэй. Дэлхийд гайхуулах бахархалд төвхтэй бид энэ өдөр чин сэтгэлийн гүнээс омогшиж байна. Харин энэхүү төвхөн өдрийг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн улсын хурлаас хүнсний хангамж аюулгүй байдлыг дэмжих зорилгоор 36 дугаар тогтоолын хүрээнд байгуулсан хамгийн том, хамгийн отхон бүтээн байгуулалт болох Өв соёл үйлдвэр хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Монгол хүний үндэсний бахархал эх орон төслийг хөхүүлэн дэмжих зорилгоор Монгол түмний их түүх, эв нэгдэл, цог хэмрийн илэрхийлэл болсон төрийн далбаагаан үйлдвэрийн баримт хүндэтгэн залж ёсол төгөлдөр мандууллаа. Би одоо 80 хүрч байна. Энэ 80 хүрэх явдал бол миний эцэг бас баярлууллаа. Яагаад гэвэл энэ далбааг бол манай аав төслийг гаргаж, зургийг гаргаж ингээд 45 оноос хойш Монголын тэнгэрд мандаж байна энэ далбаа. Энэ олон монгол хүн энэ далбаанд орсон байгаа. Тэгэхээр зэрэг энэ далбаа бол ер нь мөнхөд байх ёроолыг бийдэгшүүлээд энэ үйлдвэр бол үнэхээр сайхан үйлдвэр байна. Энэ үйлдвэрийг бол би анх удаа үзэж байгаа. Энэ ослын ажиллагаанд оролцсондоо бас туйлын их баяртай байна. 2008 оноос өмнө бол төрийн далбаа бол нэлээх явцуухан хүрээнд байдаг гэсэн журамтай. Хэн болгон хамаагүй мандуулдаггүй зөвхөн төрийн албан агчдын өрөөнд байх хэрэгтэй гэсэн ийм журамтай байсан. За 2008 онд одоо томоор төрийн далбааг мандуулснаас хойш бол төрийн далбааны өдөртэй болсон. За одоо ингээд аж ахуйн нэгжүүд бас өөрсдөө төрийнхөө далбааг мандуулдаг ийм соёл бас нэвтэрч байна. Тэгээд энэ соёлыг нэвтрүүлж байгаа манай энэ үндэсний өв соёл компани хамт олондоо бас халуун талархал илэрхийлж байна. Төрийн далбаа гэдэг чинь одоо монголчуудын бүх хүмүүсүүдийн одоо хямрахын дацаг шүү дээ. Тухайн улс үндэстний оршин тогтнох гол юм чинь л тухайн одоо өвлөж ирж байгаа уламжилж ирсэн соёл, өв, уламжлал, түүх үйл ерөөсө тухайн улс орны хатшгүй дархан байх ганц юм шүү дээ. Хүнсний одоо баталгаатай чанар, мөн амт чанар бүх юмараа бол одоо мэдээж ихэлсэн шигээ мөнхийн үргэлжилж явах хэрэгтэй гэж бодож байна. За өн эртнээс улбаатай өв дээдсийн минь одоо үлдээж өгсөн өв соёлоо дээдсэн ийм сайхан үйлдвэр нэгдлээ. Өв соёл үйлдвэрийн хувьд Монгол улсынхаа одоо түүхэнд нэрээ тодор хамгаалсан үйлдвэрийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа. За бидний хамгийн онцолж байгаа хүнсний аюулгүй байдлыг одоо бүрэн хангах үз гэж үзэж байгаа тоног төхөөрөмжийн хувьд 1985 оноос үйл ажиллагаа явуулж байгаа Итали улсын СП компанитай хамтраад гурвалсан цогц систем буюу хадгалалт, тээвэрлэлт, үйлдвэрлэлийн дамжуулалтыг хаалттай гурмаар одоо зохицоор нь шийдэж өгснөөрөө манай үйлдвэрийн маш том онцлогтой давуу тал болж байгаа. Энэ нь өөрөө Монгол улсад төдийгүй Төв Азид одоо анхны бүтээн байгуулалт болж байгаа гэдгээрээ бид бүгдийн хувьд маш их бахархалтай байгаа. Өв соёл үйлдвэр компанина хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан үйлдвэрийг 2022 оноос хойш Америк нэгдсэн улсын Трамп, Бүгд найрамдах Чех улсын J4, Итали улсын СП, Бүгд найрамдах Хятад улсын АКНО гэх мэт дэлхийн хүнсний технологийн шилжүүлэлттэй хамтран үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлж хэрэглэгчдийн бүтээгдэхүүнээ хүргээд эхэлжээ. Өв соёл үйлдвэр нь 100% ашиглалтанд орсноор улсын хэмжээнд талах гурилан бүтээгдэхүүний 50%-ыг үйлдвэрлэх буюу хоногт 80 тонн талах нарийн бов үйлдвэрлэх хүчин чадалтай 500 гаруй ажлын байр бий болгох боломжтой бөгөөд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш богино хугацаанд 1000 гаруй харилцагч 100 гаруй ажилтнтай болж зах зээл дээр өөрийн хэрэглэгчтэй болж тэдний сэтгэл нийцсэн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна. Монгол инженерийн ур ухаан, Монгол технологичийн ур чадвар шингэсэн өв соёл үйлдвэр улс тунхагласан түүхэн өдрөөр Монгол улсын төрийн далбаагаан ёс төртэйгээр хүндэтгэн мандуулж Монгол түмнээ түүх, өв соёл уламжлалаараа дайлж эхэллээ. Өнөд өвлөгдөх үндэсний брэнд өв соёл үйлдвэр